Hi guys! Та нар бичлэгний гашгнаас харсан байх. Өнөөдрийн бичлэгээрээ би стилийг өөрчилнө. Гарч өсний салон орж, үсээ янзлуулад, бас хуцсны дэлгүүрүүдээр орж, тор дөрөв хуцас авч. What? Та нар тэгж бодсон уу? Яг энэ бол үгүй. Бидний зүгээр ChatGPT байхад л хангалттай. Yes! ChatGPT AI. За тэгээд та нар бол миний стилийг мэднэ ах. За миний ус бол ингээд би бол шулуу урт үстэй 2 хуваажаад ингээд би дандаа байлгадаг чихний хаардар ингээд хийждэг. Надад их амар идэг та нар мэдж байгаа. Тэгээ би ганцхан хавчирч үзэг яг эндээ. Дандаа эндээ. Тэгээд butterfly каттай тийм еврейхэн тийм одоо юутай каттай гэх юм уу тийм загвартай гэх юм уу тийм. Тэгээ хувц дээр явбал би чөлөөд сул хувцнууд өмсдөг. Одоо бүгдээрээ ChatGPT-ийн тусламжтайгаар стилээ өөрчилцгөөе. Одоо ChatGPT надад их олон төрлийн стилээд надад үзүүлэн. Тэгээд би бүгдэнд оноог та нар ч гэсэн оноогоор коммент хийх. Одоо guys эхлээд үсний юугаа харцгаая. За орлоо. Эхнийх нь бол надад энэ үсний засвар байсан юм байна өмнө. За эхний стил бол cute байна. Молтин за би бол нэг 10-аас 6.7 гүгэн. За хоёр дахь нь гэвэл саяхан нэгтэй яаж хайцгаа юм те. Гэхдээ бас хөрхөн cute. За энэ би 10-аас 5.5 өгч тийм үү? За 3 дахь нь гэвэл guys имээ загвартай юу? Яг энэ загвар дээр өсмийн саарласан бол би имээ болох байхаа. Би энэ нэг 3 дахь нэг 10-аас 2.5 4 дахь нь гэвэл 4 дахь нь cute юм. Усны урт нь одоо байгаагаас жоохон богинохон энүүгээр тэгээд butterfly cut-тай харагдаж байна. Тэгээд бас чоологтой. Вау. Надад тийм ус ингэж гоцгох юм уу? Энэ бол за дөрөвдөд би 10-аас 8 өгч. Сан гэвэл ямар жоохон цэргийн хүүхч харагдаад байна би. 10-аас 3.5 өглөө. Яг уу cute-ийн хувьд бол cute. За 6 дахь нь гэвэл их богино ус. Тэгээд чоологтой. Энгийн мөртлөөс cute харагдаж байна. Би 10-аас нэг 5-ыг л өгч. Тийм аим гоё ч биш, тийм муугаач. Өөрийгөө сайн харж байна. Ингэсэн. Энэ үсний загвар 7 дахьт бол би юу ээж? 10-аас 6 өгч. За сүүлийнх 8 нэр бас гоё харагдаж хөрх харагдаж байна тий. Яг энэ үсэн дээр чоолгын нэмчгэл харагдаж штеп бүр. Энэ би 10-аас 8.5. Танаас аль нь таалагдсан оноо тавиарай. За guys, одоо бүгд хувцсны стилийг хорцгоё. Oh my god. За нэгтгэх нь бол шууд даашинтай эхэллээ. Тийм light blue нэг тийм бүдэг цэн хөрөнгөөр эхэллээ. Цүнх бол cute. Даашинсан дээр гэвэл энэ гоёын талаар хүрх юм байна. Гоёын талаар хүрх юм уу? Тийм ээ. Гоёын талаар гэхээр арай л богинох нь. За guys, энэ эхний хувцас хүрх юм зү. Асаа арай л богинохоо санагдаад байна. Ингээд сууж муухад дур яваа, тийм тэтгэр мэлгүр ороо кино үзэх үед бол энийг би хязгаарч юм шуургүй. Нэгтгэхтэр бол би 10-аас 5-ыг өглөө. За ягаан хүүдий байна. Тэгээд цагаан юпхтэй. Тэгээд цагаан
цүнхтэй. Юу бүхэн бүр арай л богинохон юу. Бүр амар богинохоор гэдэг шүү дээ энэ дэр. За энэ дэр cute-ийн хувьд бол cute. Би бол хүүдийн өмсөх дуртай. Гэхдээ би ер нь ихэвчлэн хүүдийн доогуур ихжээс өмс. Яг 10-аас 6.7 шарунгийн дресс байна. Тэгээд надад цагаан цүнх 8 хөр харагдчих. Цагаан цүнх 8 хөр харагдчих. Тэгээ малгай бол би ч тэгтээ малгай өмсдөггүй л те. Иймэрхүү малгайнаас би зүгээр сарвчтай л малгай өмсдөг юм нэг тийм дугуй тийм малгай өмсдөггүй яг иймэрхүү. Энэ дрестэй гадуур хүүхдийн төрсөд найзынхаа төрсөд явахтал би хизээж өмсөхгүй. Тэгэхээр энэ би 10-аас 5.6 өглөө. Oh my gosh! Дөрөвтгөн. Oh my god. Би яг ийм амар тод тийм өнөд өмсдөг байхгүй. Энэ дээр би яагаад араас нь амар тар гарагдаад. Би яагаад амар тар гарагдаад. Би яагаад би ингээд одоо хөл мөлмсөн ингээд ингэсэн тийм месс шиг ингээд тайзан дээр гарч ингэж алхачихсан ингэж боцохчмаад байгаа. Цүнх бүр яг Барбины цүнх шиг харагдаж байна заяа. Тэгээд би яагаад амар сонир таргаарагдаад байгаа. Энэ гэхдээ даашанзыг өмсөд хэцүү харагдаж байна. Яг энүүгээрээ цэглэхантай хойно биш энүүгээрээ цэглэхантай. Тэгэхээр доош ингээ хөлөө оруулж байгаад ингээд юужсэн ингээд бас сонир юм тий. Би тийм арай л тийм cute тийм амар тод ягаа тийм өнгөтэй тийм утсан дөрөв. Тэгэхээр би энэ 10-аас 2 баг 2 битгэн 1 гоноо хөрөн. Тэгэхээр яг 10-аас 1 гоноо. Ядаж поз авсан байгаа дээр нь л би 1 гоноо гэсэн шүү. За 5 дахь зураг дээр яг миний жоохон сэтгэлээр. Би күүдийн дээр амар дэс өмд өмсдөг байхгүй юу? Сул чөлөөт хувцс шиг их чөлөөт харагдаж байна. Тэгэхээр би энд 10-аас 7 он өгчий. Надад л их таалагдчих. Oh my god. Энэ яг чаки шарагдах юм. Яг чаки ингээд юм өмдөндөө гараа креманда хийнгүүтээ кофе барьсан шарагдчих. Би кофе уудаггүй. Тэгээд энэ нэг охин яг гигэтэй амар харагдах юм. Хинтээ. Манай ихтэй бүр амар харагдаад байгаа. Амар жоохон чактай амар харагдаж байна. Жога энэ харц масан жоохон зэвэн харагдаад байна. Тэгээ би жоохон айчлаа. Тэгэхээр би нэг 10-аас 3 мөлгөө өгөө жоохон айгаад биш. Oh my gosh. Талаатхан гэдэг. Би ямар unicorn биш дээ. Алаа гэсэн. Яг надад нэг логосон бичгтэй нэг цанц байдаг л дээ. Энэ арай л амар гэл. Би unicorn шиг харагдаад байна шүү дээ ингэсэн. Гэвч пингүү. Яа за энэ би шүү 10-аас 1-ийг тгийг өглөө. Араас нь би амар жоохон бондгор харагдаад. За сүүлийнх нь гэвэл oh my god. Амар спорт харагдаж байна. Энэ Nike-ийн бодлого өмсөн. Би ч гэсэн Nike-ийн бодлого өмссөн. Бас Nike мэдчихин тий бас амар тийм. Бүр арай л амар хүчтэй. За шорт бол болж байна. Бүх юм Nike үе. Би ч тэгтээ гадуур ийм цүнхүүрэд явахгүй л дээ юм спортлын том зүг. Малхаа би бас ингэ ирсэн. Энэ дээр би амар спорт хэрэгж. Гэтэ арай л их ягаан өнгөтэй. Энэ нэг Blackpink ширээд. Blackpink яа билээ. Бид тэгээд амар спортлог хувцсууд их өмсдөггүй. Гэтэ энэ бол надад зөгч юм заяа. Тэгэхээр би энд 10-аас 6-г өгч. За 9-г гэвэл надад ийм тод ногоон ингэж гонгоцлох тийм үү. Хөрхөн смайлтай. Тэгээд баруун гар шорттой юм байна. Их чөлөөт харагдчих. Яг ингээд 100 халуун өдрөм яг гол мал тэгээд
голд ингээ хөлөө дүрж байгаад яг нэг өмсгöd яг болох юм байл л та. Яа голд хөлөө дүрнэ гэсэн чи ингээд яг 100 ингээ нар ингээ тэнд яг гөлийгээ ингээ би нэгээ зүлхэн дээр суудсан энэ миний үдцээ тэгээ яг голд тэр хөлөө дүрээд яг хөтөө ус юм мэдэрж байгаа гэж төсөөлчихсөн шүү дээ ингээ сая. За энэ дээр би бол энэ бол хөөрхөн зогтон. Тэгэхээр би энэ дараа бас нэг 8 өгчээ. Oh my gosh. Артхан ийм рок бишээ. Би араас амар миний хүзүү яатсан бэ? Миний надад хүзүү яахгүй юм уу? Oh my god. Энэ өмнө амар цэрэг өмж хэрэгтэй байна. Би цэрэг таваад түрээжсэн юм шиг. За би шууд энэ 10-аас 0.5 өглөө. Oh my god. 11 нас юу юм бэ? Oh my god. Би хүүтийн малгайд цамцомсгтөө тийм малгайгаа ингээд гаргадаггүй жисэн төрх юм байна. Гэтэ би дээлх цамцсан надад таалагддаг. Тэгэхээр би энэ нь шууд 10-аас 4 оноо өглөө. 4 биш бараг 3 гэх хэрэг энэ 3-ыг. Oh my god. 12 дахь нь би гидс мэдсээ гаргаж явах дургүй. Гидс мэдсээ агаар ороод одоо хаврын цалин агаар ороод өвчнийг яг ханаа туснаа яг тэгж жаад. Йоо зөөл мөлтөн гинж мэж бас амар те арай л рок. Энэ шууд 10-аас 1 оноо. Одоо дараах oh my god. За одоо намайг зүгээр ихтэй болгоод хайчлаа. Миний нүүр амир ингэсэн шүү. Ингэсэн шүү. Oh my god. Миний ус хайцсан би араас. Нэг тийм имо байна. Тийм имо эрэхтэн ус харагдчихээн. Тэгэхээр би имо тийм биш. Тэгэхээр энэ би шууд 10-аас 0 өглөө. Тэгээ. Энэ яг би ахыхаа овцсон өмссөн юм шиг байна. Гэтэ малгайгаа хойш харуулсан юм шиг харагдаж байна. Хүүдийн дээр дахиж тийм цамцсан сони юм аа. Хэл даарчтэй. Араас миний ус би үсээ бүр ийм болгоцсон юм байна л та guys. Энүүгээр ингээд тайруулсан юм байна л та. Вау. Намайг бүр эрэхтэй болгож шээ. За энэ шууд 10-аас 1-ийг өглөө. Яаж ахыгаа дүүрээс. За дараагийнх нь энэ яг chill guy шиг харагдаад байна. Энэ chill guy байдаг шүү дээ. Бүр яг тэр шиг харагдаад байгаа энэ зургийг харах чинь энэ chill guy энэ боронгт ингэ нэг цамц өмссөн. Ингэсэн байдаг шүү дээ. Юм. Малгай хөргөлсөн гэж надад. Малгайгаа бүр харуулчихсан. Хойш харуулчихсан. Тэгээд хөөе чинь нүний Өтэй батлаа. За энэ дээр бол бас нэг тийм энгийн л хуцалсан юм байна. Энгийн нэг тийм их юм шиг хуцсан байна. За ингээд би инглиштэй амар тийм яаралтай тийм заавал ингээд кинонд жүжигсгээр болоод дүр төвөр харуулаад тэгээд би ингээд нэгтэй хоёулын хувирхаар боллоо гэж бодсон л доо. За гүнээс тэгэхгүй л дээ ингээд хувирхаа зүгээр боллоо заяа. Тэгвэл ихтэй хүнд хувирнгийн үйл би яг энэ аюугийн сонгоно. Chill guy сонгоно. Nike малгайтай chill guy сонгоно. Утан сууштэй. За тэгээд хуцны стил дээр бол нэг юм байлаа. Сүүл руугаа бүр эрэгтэй хүн шиг би болоод явчлаа. Би одоо 10 настай. 10 жилийн дараа тэгвэл би усны стилийг яаж өөрчлөх вэ? Бүр амар төлөвлөлтсөн байдаг те. 20 настай хата. За харъя. Oh my god. Хүү ихтэйхэн би шууд юу шиг хэлдэг. Нүг тийм яа энэ тийм солонгосын киноны нэг тийм амар нэг тийм хайр дурлалтай нэг солонгосын киноны нэг амар нэг бэлмэрэн яаж хойноос нөгөө ч гомбе оваа гэж хэлж мэртэ тийм амар нэг тийм солонгосын хайр киноны гардаг нэг матч нэг K-pop idols киноны юм. Нэг солонгосын K-pop idol байдаг шүү дээ. Тийм хамтаг байдаг шүү дээ. Хэрэгтэй ч төвлөж шүү дээ. Энд би бараг араас миний инээц маганаас яасан. Дэби нараас тэлэг. Би нэг жоохон банкны захирал байна.
би том болоод багны захирал болохгүй. Тэгэхээр би амьттай том болоод бүр хизээч юмсэн ингэж богинохон болохгүй. Бүр хизээч амьдралдаа ингэ танаас аавлаа ингэ Pinky Promise. Би одоо ингэ насан туршдаа бичлэгээ хийе заяа. Тэнгүүд миний эмэг бол их маягтай харагдаж байна. Тэгээд үстээр бол шоологтой. Их cute харагдаж байна. Тэгээ эмгийнхаа загварыг суусан гэхээс cute. Тэгээ тийм цэвэрхэн охины тийм усны суулт байна. Гэтэ надад яг том болоод мэдгүй. Эцээ би том болоод ийм усны суулттай болж магадгүй юм. За мэдгүй. Ямтай ч юм хөөрхөн cute. Тэгэхээр би энд 10-аас 6 нөхч. Оо, вау. Гоё юм би. Би усны суултыг харж байсан юм биш. Хаанаас гэж бодож байна, guys? Би солонгос киноны тийм өвлийн хөдөлтэй олон ангид кино байдаг шүү дээ. Тэний тийм захирал хадам ээжтэй нэг ийм усны суулттай нэг хүн байдаг шүү дээ. Энэ бол өнгөнд таалагдж байна, загварын таалагдж байна бол ер нь бол cute. Тэгэхээр би энийг 10-аас 8 өгчий. За тэгээд энэ хүрээ бичлэг дуслаа. Тэгээд энэ AI-ийн тусламжтайгаар би стилээ гоё өөрчилж чадах юм болов гэж бодсон чинь чадсангүй. Би гэсэн зургуудыг хараад би ингэж болохоор байсан байх штэ. Би ингэж засуулт юм уу? Би ингэж хуцаж болох байсан байх штэ гэж бодохоор тийм бодол ерөөсөө цолгонд орж ирсэнгүй. Тэгээд хэсэггүй хугацаанд хөгжилтэй гоё байлаа. Тэгээд дараа мөчийн уулзалт түр баяртай.